6000 тэр дөрвөн хэсэг дээрс нь 6800 шахам сонгогчийн эрх ашиг хөндөгдөж байгаа байхгүй юу? Сонгосон хүний ямар нэгэн шалтгаан хэлж байгаад хууль шүүхийн байгууллагад хавиулж байгаа нэрийн татуулчингуудаа хэн ч биш иргэд сонгоогүй тийм улсуудыг оруулаад суулгацсан байхгүй тэр дөрөв. Засаг дарга яагаад би засаглал байхгүй гэж хэлж байгаа вэ гэхээр тэр хууль бусаар өөрсдийнхөө оруулсан дөрвөн хүнийг оруулж иргэдийн хурлын эрсцийг бүрдүүлж байгаа засаг дарга сонгоцсон, томилцсон. Тэр хүний захиргааны хэргийн анхан чатны шүүхийн 15 дугаар шүүх энэ хурал чинь хууль бус байна. Засаг даргаыг томилсон үйл ажиллагаа чинь хууль бус байна гэдээ ингээд тогтоогд өгсөн. Үндсэн хуулиар олгосон эрхийн дагуу сонгогдох эрхээ эдэлцгээд сандаа иргэдэд төлөөлөгчд хүнээ сонгоцоход баталгаажуулж чадахгүй байна. Энэ үнийг баталгаажуулахын тулд явж байгаа. Төр ёсны үйл ажиллагаа, төрийн одоо үйл ажиллагаа их одоо доош нь нэр хүндийг хоногсон ийм хариуцлагагүй үйл ажиллагаа явагдаад байна. Тухайлбал энэ орон нутагт саяын одоо ярьсан энэ буруу босрон юмыг одоо дээд шүүхээс тогтооход бүх шатндаа одоо буруу байна гэдгийг хэлээд байхад шийдвэрийг биелүүлж байгаа. Шийдвэрийг хаана биелүүлэх юм гэдэг нь орон нутагт шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэж одоо ийм газар байна. Энэ газар бол одоо биелүүлдэг. Энэ газар яагаад биелүүлдэг юм гээд одоо уулзаад ярихтай зэрэг ерөөсөө ус төгчдийн гар хос болсон. Ийм л одоо байдал харагдаж байна. За. 17 төлөөлөгчтэй. Өнөөдөр бол Монгол Ардын 10, Монгол Ардын хувьсгалт нам 1 саналаа өгсөн. 59-с 65% саналаар 4 хүмүүс. Одоо энэ бол эрхээ хэрэгжүүлэх юм боломжтой болно. Би түрүү хэллээ ч дээ. 2010 тэр дотор 10 гаруй удаа аймгийн иргэдийн хурлын дарга Баянжиргал санал ингэж хэлэхдээ сонгогчдоор эдлүүлгүй хүнийг боочдөг тэр их том эрх мэдэл юм учраас түрүүний миний ярьдаг